Аялцсан шалгалтанд бэлтэж байгаа нөхцөлд ярих болон бичих хэсэгдэр бид нар TM-ний тухайд гэвэл EM-ний тухайд бол жишээ нь мөнгөний тухайд бол яг одоо би асуудалтай байгаа гэх мэтчлэн өгүүлбэрийг бүтээхэд заримдаа асуудалтай байдаг. За тэгвэл энийг маш энгийн байдлаар дөрвөн аргачлаар шийдэж үзүүлье. За нэгдүгээр regarding гэдэг үгээр шийдэж болно. За regarding my family, I don't have any issues. Гэр бүлийн хувьд бол ямар нэгэн асуудал алгаа. Хоёрдугаар in terms of гэдэг үгээр шийдэж болно. In terms of my finances, I'm struggling with. За тэгэхээр санхүүгийн хувьд бол би жоохон асуудалтай байна гэж хэлгээд илэрхийлж байна. За гуравдугаар concerning гэдэг үгээр илэрхийлж болно. За миний ажлын хувьд бол би яг одоо ажиллах хэрэгтэй байна. Concerning my job, I have to work hard now. За би ажлын хувьд бол шаргуу ажиллах хэрэгтэй байна. За дөрөвдүгээрт болвол юун тухай вэ гэдгийг хэлээд дундуур зураас залгаад тэгээ wise гэдэг үгийг холбосноор гаргаж ирнэ. За жишээ нь харилцааны хувьд тийм ээ relationship wise. За эсвэл мөнгөний хувьд money wise. За эсвэл бол одоо гэр бүлийн хувьд за family wise. За ийм байдлаар гаргаж ирж болно. Жишээ авъя. Харилцааны хувьд ямар нэгэн асуудал га relationship wise there is no issue at all. За ийм байдлаар хэлж болно. За ингээд хамтдаа суралцъя.